За энэхүү металл басаад дулаалгын ажилд төсөлд хамрагдсанаараа бол үл хөдлөх хөрөнгөийнхөө үн цэнийг нэмж эрчим хүчний хэмнэлт бий болгон тав тухтай орчинд амьдрах боломж бүрдэж байгаа. За мөн төслийн хүрээнд шинжлэж байгаа ажлууд нь бол нэгдүгээрт гадна басаад металл басаадаар суйрлуулахаас гадна барилгын дээвэр дулаалга ус чигнээс тусгаарлах материал шинжлэж байгаа. Мөн подолын хэсэгт шугамн дээр холигч насаас байрлуулснараа дулаан хэмжигчийг бас суйрлуулж өгж байгаа. За мөн төсөл хамрагдсанаараа бол тав тухтай эрүүл орчин бүрдэн үл хөдлөх хөрөнгийн үн цэн өснө. За байрны зах зээлийн үн өсөж байгаа. За барилгын гадна талын үзэмж сайжирч байгаа. Дулааны эрчим хүчний хэрэглээ багасж байгаа. Мөн гүйцэтгэлийн чанарт төслөөс байнга хяналт хийдэг юм байгаа. За урд нь бол одоо оршин суугчдаас гомдол их ирдэг байсан. Энэ ашиглалтанд ороод 79-80 онд ашиглалтанд орсон байр учраас угсармал орон сууцны дулаалгын асуудал маш их сэрүүхэн, хүйтэн сая энэ өвлийн их хүйтнэр бол баруун хойшоо харсан айлуудын зарим хүүт усны шугам зарцах маягтай ингээд нөгөө бамбардаж асаах ч юм уу газ ашиглаж усаа гисгэх, мөсийг гисгэх гэсэн юм асуудлууд энэ жил бол гарсан. Тэгэхээр одоо энэ дулаалга хийснээрээ тийм асуудал байхгүй одоо тухтай аятай болж байгаа учраас иргэд оршин суугчид бол маш их таатай хүлээж авч байгаа.